38 дугаар бүлэг Мөр шинжив. Эх оронч сайн нөхтөн үдэж мордуулсан Голдспер номын зангийнхан өрөөнд эргэж орж ирээд бичгийнхин ширээнээ үзэг цацхан суусныг та бүхэн мэднэ. Нууц хурлын дараагаар жаахан саатан Пим Гэмбитэн хоёрын болон бусад хэдэн хүний даалгасан ёсоор Томас Страффорд гүнгийн талаар зарга мэдүүлэх бичиг үйлдэх ажилтай үр цайтал суусан энэ бөгөөд бузар муухай дарлагчийг үнэн голоос үзэн яддаг тул данж уг ажлыг гүйцэтгэхээр шийдсэн хэрэг байлаа. Цогтой сайхан үгийн санал нэгтээ тэмцсэн явдалд урам зориг бадарсан эрэлхийг бүгд найрамдах үзэлтэн хаан засгийг үнэн голоос үзэн яддаг Генри Голдспер шударгаас ялан мандаж өөрсдөн ингэж нууц далдуур цуглардган болох цаг удахгүй ирнэ. Хүн ардтайгаа нүүр учран ярилцдаг болно. Ард түмэн цогтой өрөөг нь угтан авна гэж мэдж байсан хэрэг билээ. Хаантан 3 дугаар их хурлыг арга буюу зарлан хуралдуулах болов. Хэд хоноод хожим урт насны парламент гэж алдарсан Дуйланд парламент хуралдана. Голдспер тэр парламентод хэн орохыг мэдж байлаа. Хүн ардынхаа хайр хүндэтгэл хүлээсэн Пим Гэмбитэн, Голлис, Гэзлирг, Вен, Мартин, Кромвелл болон бусад олон эх оронч итгэлт сайн нөхөд байхад Английн эрхчлөөг олон жилийн турш нухчин дарж нэр төрийн бузарлаж ирсэн дарангуйлах засгийг түлхэн унгаж яагаад чадахгүй байдаг юм? Ийм бодон бичиг үйлдэх ажилтай цаг гаруй сууж зарцын хаан орж очиход дуусах тийшин хандаж байсан Голдспер толгойн дийлгэн зарцын хаан сандарсан царайг ширтээд юу болсон бэ Ориоли минь? Яагав? Царай чинь тун хачин ямар нэгэн болсон бол та? Гард та хоёр маань муудалцсан биш үстэ гэж шалгаагаад зарцын хаан толгойс ихсрэн муухай дугран өрөөсөн хөлөн өргөн гутлынхан улыг харуулan шал руу ууртай харахад нь нэгэнгүй ойлгож юу дайсны мөрүүдэ гэж лавлаад 3 хуруугаан гозойлоход нь ганц биш 3 хүний хий 3 эри 3 хүүхэн байгаагүй л яамаа эрчүүтээ бол учраа амархаа олж болно гэж тоглосон тоглоогийн хооронд хэлээд санаанд нь нэг юм орсон янзтай жаахан бодож сууснаа. Тэр яах вэ Ориоли минь? Тэгээ жохом юугаа үдч харсан хэрэгв гэлээ. Ориоли өөрийн дагаад яв гэж занган төрүүлэн гарч гол үдний довжоороо бууж башингийн ардын шивлаа. Голдспер гард хоёр хойноос нь даган гуруулан мөр шинжиж эхэлв. Хажуу талын жижиг хаалгаар 2 хүн гарч ирсэн. Хөдөөнийхний хадаас улсан ултай гуталтай бас нэг хүн тэр хоёрыг тосон гуруул болж гол өдрөө хурж очсон мөрнүүд нь мордынхтой холилдон мэдэгдэхэн болсон байлаа. Хажуугийн хаалгаар орсон мөр харин байсангүй. Дангинтал хааж хатсан шилэн хаалгатай өрөөрөө үүнээсүр ордог үүд хаалга байхгүй учраас урилгагүй тэр гिचд борооноос бүр өмнө энэ хаалгаар орж бороо арилсан хойно гарсан хэрэг байна гэж тааварлахаас өөр аргагүй. Нэг үгээр хэлэхэд тэр хоёр хүн нууц хурал эхлэхээс аваад дуустал тэр шилэн хаалгатай өрөөнд байсан байж таарна. Зарц хархуугийн үзүүлж харуулсан өөр бусад шинж тэмдэг тухайлбал өрөөний шалан дээгүрх мөр, хаалганы шилэн дээрх өндөг дарам хэртэй цэвэрхэн газар хүн амтан огт ордоггүй энэ өрөөнд байж угаад алга болсон тэр хоёр хүний ямар хэрэг зоригтой морилсныг тандж тагнах ажилдаа ирснийг хэлээд өглөө. Хадаасаар дүрсэн ултай гутлын мөр бол тэр хоёр хүнд зам зааж өгсөн урагчийнх. Башингийн эсрэг талд агтны хашааны хавьд зөндөөн байсан энэ мөр тэгээд Уилл Вэлфордынх яриангүй мөн гэж Ориоли төвгүй таньжээ. Голдсперийн хөмхий зун өөдгүй муухай амтныг уг нь би сэжгэлдэг байсан юм. Гэд ирэхэд эрэмчи явсан гэр бузар муухай амтан чамаа гартааныг оруулвал бузар муухай хэрэг үйлснээ чинь шанг хүртээсэн шиг хүртээх юм шүү. Чамаа мог хашраахгүй бол ёстой юунийхөө болдог бол доо гэж занав. Голдспер номынхон сангийн өрөөнд эргэж ирэн өрөөний 2 булангийн хооронд сэтгэл санаа тун тавгүй холхиж эхэллээ. Нууц хурлын үеэр тагнаач тандаачд байсан бол үнэхээр их балаг тарина гэсэн үг. Ганц өөрийнх нь бус өөр бусад алба ажилтай олон хүний зэрэгэлдэх нутаг хошуунаас ирсэн парламентын гишүүн хэд хэдэн ч хүний түүний дотор Пим, Голлис, Гэзлирг, Генри, Мартин, залуу Гарри Вен нарын амь насанд аюултай зүйл байлаа. Тандаачд бас Мармадюк Вэдгойгч харсан байж таарна.
Ингэж бодохоос сэтгэл нь бүр чих төгсөж байлаа. Яагаад гэвэл Мармадюкгүй өнгөрсөн шөнийн хуралд өөрийн урилгаар ирсэн. Одоо тэгээд амь насанд хутганы ирэн дээр гараад байна гэсэн үг. Хажуугийн өрөөнд байсан тэр улс энд юу гэж ярьж хэлж байсныг нэгд нэгэнгүй сонсоо зогсоогүй. Хэн ямар хүн үг хэлснийг ч харсан нүдэлсэн байж таарна. Ингэж тандах, тагнах ажлыг гардан хийсэн гол хүн хэн болохыг Голдспер сайн мэдж байлаа. Энэ бол Ричард Скерти өөрөө эсвэл түүний явуулсан хүн гэдгийг Гартын хааны элчээс салгасан дэр захидал бараг хэлээд өгч байгаа хэрэг бөгөөд тэдний юу хийсэн яасан тодорхой боловч өөрөө харин юу хийх яхан сайн мэдэхгүй байлаа. Скерти мэдж явсан тэр бүх зүйл эрхчлээнд нь төдийгүй амь насанд нь аюултай гэмтэргийн баримт нотлогоо гэсэн үг. Өнгөрсөн шөнөөхөн хэлсэн ярьснаас болж одоо танхим шүүхэн өмнө очиж гэмэн цаалуулахаас наагур ял авна гэж бодохын ч хэрэггүй. Аймхаа хөлжихаар дарангуйлагчийн эрх захиргааны жилүүдэд цаазын тавцсан дээр тас цавчуулсан олон хүний толгойн тоо бас нэгээр нэмэгдэж таарна гэсэн үг. Тандаачтад орон гертийн шургалах боломж олгосон өөрийгөө хичнээн зэмлээдж ямар нэмэр байх вэ? Өөрийгөө зэмлээд л сууж байдаг цаг биш, хөдлөх хэрэгтэй байлаа. Генри Голдспер ямар ч үед үнэхэрийн түргэн шийдэж чаддаг хүнсэн. Далайд явсан ч, хуурай газар дээрч, Америкийн өтгөн их ойш гуйдч, дайсагнагч омгуудын дунд байх танч гэсэн туулж өнгөрүүлсэн аюул ослоор дүүрэн амьдрал байдал нь альва юмны учрыг хурдан түргэн олж, хурдан түргэн хөдөлдөг болгож сургажээ. Хэдий тийм ч гэсэн хүн юм болгоныг урдаас тааж мэдэж даанч чаддаггүй болохоор хамгийн ухаантай, хамгийн шийдэмгий авхаал самбаатай хүндж гинддэг удаа байдаг. Голдспер энэ удаа ингэж гинцсэн нь мэдэж байв. Шудраг тулдаанд ялагдсан дайсан этгээд нь хар санаа хорм аргаар хариугаан авч дөнгөхтэй болж яваад байгаа бололтой. Өнгөрсөн шин гитэж мираж ирсэн улс эргэж ирэх нь тэгтэн гэгийн цагаан өдрөөр өвч зэр зэвсэгтэй эрх нь эргэлзээгүй. Тэд харин өдий болтол яагаад алга байна? Хариулахад хэцүү цорын ганц асуулт энэ байлаа. Бүгдийн маань тэр дорн баривчлахгүй яасан бол гэж гайхах хэрэггүй. Яагаад гэвэл тандаач тийм олон хүн цугларах юм гэж огт бодоогүй. Тэгс сүрхий самбаатай хөдөлж чадахгүй байсан хэрэг л дээ. Түүнээс хойш харин нэлээд хугацаа өнгөрөөд байлаа. Айгүй энэ бодлоо орхин чөтгөр ав. Нэрэн ч нэлээд хугацаа дэмий алдаж орхилоо. Эндээс одоохон зайлах хэрэгтэй. Гарт гэж дуудаад Генригва би энд байна гэхэд нь Мари маань бошуухан эмээл Ориоли гэж зарцынхан дэргээ засаж байхад гар буунууд минь сумтав үстэй гэв. Ориоли толгой дөхөөд задгай зуухны дээхэнтэйх зарсан тавир дээр байгаа буунуудад зангалаа. Сайн байна. Наадвал ч хэрэг болж магадгүй. Бүгдийг богцонд маань хийж орох гэснээр нүрүүд нь гүнигтэй харж за Ориоли минь сайн сууж байт юм шүү. Би чинь явалгүй горгүй. Мөд эргэж ирэхгүй ч байж магадгүй. Чи надтай явж болохгүй. Намаа гэртэл эсвэл хүн ирүүлтэл энэндээ байх хэрэгтэй. Гэд зарцынхан гомдонгуй сэтгэл төгссөн элд байхад нөхөр минь сэтгэлэн чанга бар. Хоёул удахгүй уулзна. Хурдхан эргэж ирэхийн тулд чадах бүгдийг хийн гэлээ. Ориоли гар хуруугаан гозолзуулан намайг битгий орхилдоо газрын мухарт хөрсөн ч хамаагүй тантай хамт явна. Таны төлөө өгөхөөс ч боцохгүй гэж гуйлаа. Өмгөөлж хамгаалдаг эвент тэтгэдэг хүн нь үнэн ч сайн хүү минь. Үүний чинь би сайн мэдэж байна. Үүнийг чи минь аль хэдийнэ батлан харуулсан. Танай нутгийн тэр их балар хойш шугуйд дайсагнагч омгуудын дунд чи минь над үнэхээр их тус хүргэж байсан. Одоо харин тэгж тус их хүргэж бараг чадахгүй. Одоо миний үзэлцэх гэж байгаа дайсан бол бороохоо шийдэм сүхвэрсэн нүцгэн явган зэрлэх хүн биш. Эрх дарах сүр хүчтэйгээ харуулan гоёмсог таяг тулж илд далайсан эзэн хантан өөрөн. Тэр бас олуула. Өдий төдүүлэн тэдний өдөөс үнж сайн нөхөр минь чи ганцаарханаа яаж чадахгүй. Үнж сайн нөхөр Ориоли минь. Би чинь бүр оройтж гүйцлээ. Бушуухан цаад богцон аваачаад ганцгаар даруулж үз. Энэ бичгүүдийг хийж арих бусд нь ингээд үлдэг. Ориоли минь түргэлж үз. Хьюберт минь эмээлсэн байж байгаа. Гарт минь юу болов яагав гэж гайхлаа. Цас шиг цагаан царайлсан гарт үүдэнд амьсгаатан зогсож харагдлаа. Цаан чинь юу? За юун дуу чимээ болохыг би бараг мэдлээ.
Генриг одоо яадаг вүлээ? Бэлсротоос ирсэн морин цэргүүд бим битүү бүсэж орхиж. Гэхдээ үзэлцэл үзэндээ гэж шийдсэн янзтай жадаан сугалж гар бугаан шүүрч аван энэ муу скерти залтай овоосгоотой юм тийм цаг алдсангүй шүү. Би харин хэтэрхий алгуурлсан бол тоо гэв. Дээрэмчи явсан эрэ үүдний өрөөнөөс урт жадаан авч барин Ориолы биеэс огт салгадаггүй сүхэн хизээ язааны хараан зэгсэн харагдлаа. Жадаан сугалж барьсан Голдсприйн үүд рүү ухс хийхэд гард улаан арстан хоёрч араас нь тэмүүлв. Хаалган дэлгээд хартал эсэргүүцээ даанч нэмэргүй. Эсэргүүцэх юм бол өхөөс зайлахгүй дээр үнэнч хоёр нөхнийхэн амь насыг золиос болгоно гэсэн үг байлаа. Үүдээр нь дүүрэн хоёг дуулга болсон морин цэрэг өөдөөс нь олон бууны ам чиглүүлсэн зогсож байлаа. Байшингийн ардч мордын хөлийн чимээ гарч зэр зэвсэг хаврилдан олон хүн чанга ярилцаж байгаагаар бол эргэн тойрноос нь бүсэлсэн бололтой. Бусдаас жаахан наан зогсож байгаа дарга нь бололтой нүүрнийхээ халхавчийг буулгасан хүнээс чангаар "Юу гэж ба улс вэ?" гэж асуулаа. Юу ч гэж асуух хэрэггүй. Юун улс юу гэж явааг нь өөрөө мэдж байсан хэрэг л дээ. Өмнө нь зогсож байгаа хүн бол өөртөө үзэлцээд дийлдсэн. Тэгсний тодорхой тэмдэг одоо хэрн арилаагүй ява тэрээр мөн байв. Өрөөсөн гар нь одоо болтол сойлттой явсан яваагүй Голдспер Ричард Скерти түүний унсан морь хоёрыг даанч нэг танилгүй дээ. Скерти эгдүүдээ инээж хөхрөн "Энд би эсэн бусын асуултанд хариулах гэж ирээгүй. Эхний тань асуултанд хариулах хэрэггүй байх гэж бодож байна. Дараачийн асуултын тухайд гэвэл дахиад яаж татгалцах вэ гэж бодоод хариулдаг юм билүү дээ. Тэгвэл би урван тэрслэгчийг баривчлахаар ирээд байна" гэлээ. Урван тэрслэгчийг? Тэр чинь тэгээд хэн бол таарч байна? Хаан эзэнтэндээ урван тэрсэлсэн Генри Голдспер. Голдспер зэвүүдсэндэн хармон новш утсан чиний улаан амийн чинь өршөөдгүй байж л дээ. Хулчгар моомтон чи хоёг дуулга болсон энэ олон хөлснийхнөр хамгаалуулсан хэрнэн мөнжих айж байгаа янзтай. Нэртэйгэр нь бүхэл бүтэн хороо зэрэг дагуулад ирэхгүй яагав гэд хөхөрөхөд одоо бол өөрийн хинч яаж чадахгүй сайн мэдж байгаа Скерти тайвнаар "Та бас инээж хөхрөхтэйгэн байгаа хэрэггүй. Тийм бол яах вэ? Инээж ав. Инээд тань харин мөдхөн ханиад болно вэ Голдспер гой минь. Дийлээд инээж хөхөрж байх үнэхээр аятайхан л да. Харин дээлдсэн хамаг байдгаас хагацах гэж байгаагаар барахгүй. Бараг хагацаанд байгаа хүнд юун ингэж хөхөрөхтэй мантай баймаар юм да." Гэд учир битүүлэг цааман ёжтой энүгнийх нь учрыг оллгүй. "Юунаас хагацаад байгаа болж байна? Хагацдган хагацаад байгаа эргчлөөний чинь удахгүй хагацж таарах хар толгооны чинь тухай яриаггүй байна. Аятайхан дөрсөн эрхэнд чинь аль альнаас нь дутуугүй үнэтэй юм бас байх шүү дээ." Скертийн энүгэнд гайхсан дам биш. Харин хачин нэг зүйл үзэж харсан Голдспер өөрийн эрхгүй "Энд чинь тэгээд юу байх нь вэ? Юу болов?" Гэхдээ Ахмад доогтойгоор "Юу байх вэ? Хайр сэтгэлтэй бүсгүй танил байхгүй юу? Газар унагсан бэлэг нь олж авах аз ганц өөрт чинь тохиолдсон гэж бодохын хэрэггүй. Алтан шаргал үсгэзэгтэй тэр авахаа нөгөөг нь бас унгая гэж бодсон байж болно доо. Тэгвэл тэр хоёрын сүүлд унагсан илүү үнэтэй хүндтэй байж таарна биз дээ" гэд өрөөсөн гараан их л намбатай өргөн дуулганыхан оройд байгаа цагаан илгэн бэлийг заалаа. Өргөс сар байсан хуруунууд нь өрөөснийг хадгалж явдаг өөрлөв нь доогтой зааж байх шиг харагдана. Энэ бэлийн дээр хардсан альтрүүн туссан Голдсприйн бараасан царай гайхсан, эргэлцсэн, уурсан юмстай болсны учир бол хардаж харамлсных байж ч мэднэ. Марион тэр үдэш өрөөсөн салаад Скертитэй уулзсан, гэрлүүгэн цуг явсан. Ягаад ч юм их л хөр хөгжөнтэй явж явах шиг санагдсан тэрхэн агшин гэнтхэн бодогджээ. Иймэрхүү сэжиг төрсөн боловч огт хэрэгсэлгүй ууртайгаар "Өөдгүй мө хар худал чамтэн огт худал тэр чамд бэлгээ хизээч бэлгэлэхгүй. Чи нэг бол олж авсан, нэг бол хулгайлсан.
Одоохон би чамаас салгаж аваад наадмуусан хань амсааднуудынхаа өмнө чиний ингэж булаа муухагаар гүтгэн нарийн бузралсан эзэнт нь эргүүлж өгнө гэдгэн бурхны өмнө тангаргалъя. Ричард Скерти, та нааш нөгөөд орхи. Өгөхгүй бол тань би өөрөө энэ жадараа гэж жадан гоцолзуулан угс хийлээ. Хатгаад авахгүй гэж айсан Ахмад морин бушуухан ухраанган барай дав үймэн дэгдэх шиг барь эсэргүүцвэл нь бууд гэж бархирлаа. 5-6 морьтой эсрэг угс хийлдэн зарим нь бууныхаа бөксөөр дэлсэх гэж дайрахад Гарт зарц хоёр нь эзэндийн туслахаар угс хийлдсэн боловч итгэлт сайн нөхдийнхэн амь насыг дэмий үрхийн нэмэр гэж бодсон Голдспер эсэргүүцэж барилгүй баривчлагдлаа. Ухаан жолоогүй айсантан өөрөөсөө читсэн Скерти үймэн дэгдэг чи хүлх дангантал хүлх дуу зэвсгийг хураач ав гар хөлийн аль альныг хүлх наад чин тун аюултай галзуу амтан гэж мэдэрэ манав хайнууд минь ойлгохтойхон хүлээж дөөжлөрийг шиг гүйдэг гогцоо хүзүүнд нь угал гэж хашгичаад тачгантал инээч хөхөрлөө. Тушаалын тэр дорн биелүүлж дангантал хөлүүлсэн Голдспер дайснуудынхаа бах тавыг хангаж зогслоо. Скерти морин аваатэр харамартаа гэж хайртай хүлгийнхээ нуруунд дээр сүүлчин удаа мордог. Мөдхөн тэгээд албаны унаа уунах хэвэз гэж тачгантал инэн тохоо хийлээ. Гартын эмээлсэн Хьюбертийг хөдөлж ирэхэд эзнийг хараад гай зовлонд учирсныг мэдсэн юм шиг өрөвдөлтөй төгшүүртэй янзхан хажууд нь авчирхад хүзүүгийн сунган үүрсээд хазарт нь хошуухан хүргэлээ. Морин цэргийн Ахмад өрөвдмөр энэ явдлыг хөмсөг зангидан царай барайлгасан хар зогсов. Шившигтэйгээр дийлдсэн гинт бодогджээ. Тэгэж дийлдэхт нь энэ мөр баггүй үрг гүйцэтгсэн. Тийм ч учраас энэ адгуулсыг эзнээс нь баг өөрсгүй үзэн яддаг болоод байсан хэргэлтэй. Айгүй энэ бодлоос ангижрахын төвс болж эм сөрхий сайхан нэр эзэн хааны ихэд замаар толгойн үсгэн заларч явж яаж зөхөвдөө тамин алив молгойг нь авчирч өмсвөл бошуул гэж хашгичаад 3-4 хүн тушаалын биелүүлэхээр гуйлдэхэд орхи болцгоо таахэд мориндоо мордцгоо би өөрөө гэж зогсоолоо. Сүүлчийнхээ үгийг дуулдахтай өгөөтэйхэн хэлснийг бодвоос гэнэт нэгийг бодож олсон болтой. Ингээд мориноос үсрэн бууж довжоо хойд өгсөн додогшоон орж ийш тийш харсаар үүдний өрөөг өнгөрч урт удмаар явсаар өөр нэг өрөөний үүдэн дэрсэн хувилдаанчдын өнгөрсөн шинийн хурал болж байсан номын сангийн өрөө байлаа. Өрөөний байдлыг сайн мэдж байсан учраас ирсэн юман эндээс олно гэж бодож ормогцсон хананд хатсан бугын ивэрт өлгөөстэй байсан Голдсперийн малгайг харан хэн нэг хүн саад болохыг гэсэн мэт бушуухан шүүрч аваад өдөн соновтрын хажууд байсан цагаан бэлийг салган авч өөртөө байсантай зэрэгцүүлэн гэрэлд ойртуулан хуруу болгоныг ойдол хуниасын хүртэл тааруулж үзлээ. Генри Голдсперийн малгайнаас авсан энэ өрөөсөн бэлий өөрийн дуулгыг чимэглэж яваа хоёр яг нэг хос байхад өөрийн ирэхгүй ярвайлаа. Зөв гарынхын өөрөн олж авсан бол буруу гарынх нь яхарахгүй хайр дурлалын бэлэг болж таарлаа. Эзэн өөрөн бэлэглээгүй ч байж мэднэ гэж бодохдоо явсан өөрийгөө хуурч явсан хэрэг байлаа. Хар морьтын малгай дээр явсан энэ бэли Мариан Вэйдийн сайхан цагаан гар хуруунд явдаг байсан гарцаагүй боллоо. Өөрөн бэлэглээгүй байж болно биз дээ. Ингэж бодохын хэрэг байна уу? Мэдээч хэрэг бэлгэлсэн. Тэр хөөхнийг би өрөөсөн бэлгийн энэнд бэлгэлсэнтэн харамсахад хүргэж чаддаггүй юм бол ёстой юуны хүү болдог бол тоо. Гэж шүд зуусндан баг зэрэг тавширсан Ахмад Голдсперийн малгайнаас салгаж авсан бэлийг шалвхан өвөртлөөд дагаж орж ирсэн зэргүүтийн нэгэнд бошуухан гараад цэцэрлэг шүү юм байна уугүй юу? Байхгүй бол нугруу гүйж очоод хэдэн цэцэг зулгаагаад ир. Улаан хурц улаан өнгөтэй бол ямар ч байсан хамаагүй. Хэдхнийг зулгаагаад ир. Бушуул гэж тушаалаа. Үг дуугүй захирагдж сурсан цэрэг хачин энэ тушаалыг биелүүлэхээр гүйж гарлаа. Скерти өөр нэг цэрэгтэй энэ бичиг цаасыг хамаач ав. Энэ богцогч саяхан юм хийсэн болтой байна. Бүгдийг байлстраадад хөргсөн байх хэрэгтэй
Өрөө болгоныг нэгжиж, зэр зэвсэг бичиг сачиг юу вэ? Бүгдийг ав. Бүгдийг ойлгов. Бошуул. Гэд цэргийнхэн нэгжих ажилд ороход ганцаараа үлдээд. Уг нь би өөрөө нэгднэгэнгүй нэгжиж олдсон бүх бичиг сачгийг нэгднэгэнгүй уншиж үзсэн болов. Олон урвагчийн нэр усыг мэдж авч энтхийн томчуудын ихэнхийг элжлэн илрүүлэх эдмэрийн баримттай болж авах байсан. Тэгсэн бол тэдний нэлээд нь таврын үн хөлсгүй өрөө тасалгаан залрах эрх олж авах байсан юм да. Тэгтэн харин тэгж байх дур алга. Энэ хэрэг явдлыг өөрийн биеэр илрүүлсэн. Энэ муусан урвагчдын бүлгийг зүйл дуусгах гэвэл ёстой дурны хэрэгч гэсэн тэг сонирм биш байна. Голдспер Мармадюк гойтон хоёрын хувьд бол надад ямар ч бичиг сачиг хэрэггүй. Хэн нэгний хоёулангийн толгойг авахуулаа гэвэл миний мэдүүлэг дээр нь стапсын баталгаа байхад л хангалттай юм чинь. Ямар ч бичиг сачгийн хэрэг байхгүй гэж ярьж дуулдав. Ингээд бичгийн ширээний дэрэгдээс их л ярвгар хүн олдсноо тэр дором буцаж ухсхийлээ. Ричард Скерти минь чи юундаа ингэж яарсан амтэмб? Юмыг яаж мэдхэв? Уран дэрслэгчдийн энэ баахан бичиг сачиг донд чинь хайр дурлалын халуун дотн үгстэй загтал магтал байж бас мэдэх юм биш үү? Энийг би яагаад бодсонгүй вэ? Гэж дуулдав. Ингээд баахан бичиг сачиг онгочин загтал болгоныг дугтуунаас нь гарган хүүхэн хүний гараар бичсэн юм Марион гэсэн нэр таарлах нь гэж гүйлгэн харж эхэлсэн боловч удсангүй урам нь хугарлаа. Генри Голдспертэй загтал бичлэлцдэг болсон дандаан харчууд янаг амаргийн загтал үзээд өгье ч гэсэн байсангүй. Ингээд эрхэн болох гэтэл эзэн хааны тамга дарсан нэг дохтой харагдсанд энэ чи юу гэгч болж байна вэ? Гэж дуулдан хаантны ман загтал байна гэж эрхэм дээдс энэ өнөнч зарцтан тэгээд юу гэж бичсэн байдаг хэрэгв? Гүн чин над бичсэн загтал байна. Бекингем ширг өнгийн хошууны байстроо цацарлаг хааны морин зэргийн багийн дарга Ахмад Скертид гэж байна штэ. Нөгөө зам зууртан алга болсон загтал байна. Мөн хачин хэрэгэ. Генри Голдспер гэгч маань их замын дээрэмчин эсшим гэхэд тэдний хань хамсаатан байх нэ. Тэм бишин бол энэ загтал эднийд яагаад байж байдаг хэрэг? Байц. Гэхдээ чинь энэ маань төрийн эсрэг улс төрийн гэмт хэрэгтэн ч биш. Түүний эсрэг нэгмүү дээрэмчин байж таарах нэ. Цаазаар авахулахаар том хүн биш. Дүүжлүүрээ савлаж байх учиртай өөдгүй нэгмүү амт юм байна л да. Марион авхай минь. Та Бэйлигийн адгийн нэгмүү дээрэмчинд бэлгэлснэн мэдээд аман ёстоныг барьны вэзтэй. Ёстоныг хачин болно гэсэн үг вэзтэй. Гэснэн хой чи цэцэг олж ирв үү? Гэж хашгирлаа. Олж ирлээ 80 ахмадаа. Аль олигтой гэж байгааг нь л олж ирлээ. Хог өвснөөс өөр юм бараг ургадгүй газар байна. Ургадаг ганц хоёр цэцэг нь нурных тишээ ханджээ. Нурны исэн тусмаа л зүгээр. Нурны идгээ нурны исэн. Бас тэгээ яг наадах шиг чинь өнгөний хэрэг болоод байсан юм. Аль баваа тэр. Наадах нэг багц болгоод энэ малган бүслүүрт тогтоож ирэх. Айтайхан шиг харагдаж байхаар аль бошуулг юм. Сэрэг эвд өгөхөн хөдөлж тэгтэн нэг их утсангүй өнгө зүс чаахан алдсан багц цэцгийг хармартын малган бүслүүрт саяхан цагаан байли цавцааж байсан яг тэр газарт тогтоож орхилоо. Скерти гарах зуран сайн байна. Наад малгайхан авчиж гараад баривчлагдсан хүнд өмсгөх хэрэгтэй. Тэгтээ наад цэцгэн харуулж болохгүй шүү. Хэн чарахгүйгээр нууж барь. Мэдвүү? Сэрэг аминчилсан энэ тушаалыг ойлгосон янзтай толгой дохин ёсоор болгохоор гүйж гарлаа. Скертийн гарч ирэхэд стабс цэргүүдээр Голдсперийг моринд нь мордуулсан зүгтааж магадгүй гэж бодсон дом хоёр гарын ард нь гарган хөлөөлж эмээл дөрөө хоёртой нь сураар холбон бэхэлж хоёр хажууд нь жад суглан хоёр цэрэг зогсоосон байлаа. Генри Голдспер харин бусдын иргэшээлд бүрэн орсон ч гэсэн гэмт хэрэгтэн байна гэж хинч бодохооргүй үнэхээр эрэлхийг зөрөгтэй эрийн ёсоор хараа дээгүүр юу ч болоогүй юм шиг тайван цанаа нэг хэнэггүй байгаа харагдана. Ийм эрэлхийг зөрөгтэй сайн сайхан байр байдал нь хэдхэн өдрийн өмнөх тулдаанд хэрхэн ялж дийлсний минь өөрсдийн өдөр харсан өөдгөө хоёр хоёгийг өөрөн ирэхгүй бишрүүлж нэг нь
Даанч явда. Энэ хүн манай талын хүн байхгүй. Манай талын хүн байсансан бол ёстой нэг цэрэг шиг цэрэг байхгүй юу? Гихт уулдав. Скерти мориндо мордох зуран доогтойгоор долгиотсон сайхан үсийн салхи сэгсэлгээс сагсаалгаж архин байх малгайг нь өмсөг. Цаазын тавцан дээр мөн чайтайхан харагдана вэзтэй гэд инээж хөхөрлөө. Тушаасан ёсоор малгайг нь өмсгөв. Бүрээчийн хөдлөөд гэсэн дохио үлээхэд Голдсберг дундаагхийн 2-2-орон эгнэн жагсан морин зэргийн суваг Скерти тэргүүлэн чулууч жалгыг орхин алгуур хөдлөлөө. 39 дугаар бүлэг. Согтуу Дэнси. Эзэндэн тусалж данж чадахгүйгээ мэдсэн, өөрт нь ч аюултай юм болж магадгүй ойлгосон Григори Гарт Башингийн тээврийн хонголд орж нуугдан доохон талд нь юу болж байгааг дээврийн жижиг цонхоор нэг нэгэнгүй харж байгаад сүүлчийн цэрэг эдлэнгийн хашааны хаалгаар гарсан хойно бууж довжон дээр гарч ирлээ. Байдлыг нэг адил ойлгож мэдэн нуугдж амтсан улаан арстан залууч хурчирэн бие биесийг хар зогссон боловч нэг ч үг солилцож юу бодож байгаагаа мэдэлцэж данж чадахгүй хоёр хэн хэнийг баахан гөлөрлөө. Григори Гартийн дохио цангааг ойлгодоггүй, наадах нь англи хэл мэддэггүй. Генригой бол улаан арстан зарцтайгаан өөрийнх нь хэл яриагаар бас тэгээд дохио цангаагаар ярилцдаг байсан. Ер нь ч тэгээд хэл аман мэдэлцлээ ойлголцлоо ч гэсэн юугаа яриад ч байх юм бэлээ дээ. Эвэлцэн эзний яаж шүүхэн аваад явахыг хэн харсан. Ориоли харин эзнийхэн дайсны гарт орсныг л мэдэж байгаагаас цаашгүй. Гард харин жохом ямар гэчийн дайснууд яалаа гэж барьж яваад явсныг яг мэдэж байлаа. Хэн эзнийхэн гар хөл хүлээстэй байхыг харсан, хэн тэгээд тэднээс эзнэн яаж салгаж авъя даа гэж л бодож зогслоо. Улаан арстан залууд угийн зүүн бэлгээр нь эмийн бодогдсон бол Гартийн оронд өөр нэг англи хүн байсан бол ингэж бодооч гэж юу л болоо доо. Дээрэмчи явсан энэ хүн маань харин эрхэлж явсан ажил төрлөөссөн болоод энэ талаар чамгүй их юм мэддэг болсон. Өөрийн бие шорон гяндангаас нэг бас удаа оргон зайлж үзсэн болохоор энэ бол бүтэхгүй биш, бүтгэл зүйл гэж сайн мэдж байлаа. Тэгээд ч Генри Голдсберг хэрхэн яаж аврах ухаан сүүгчилж эхэлжээ. Бодож боловсруулснаа хуваалцах ухаантайхан итгэлтийнхэн ганц хүн л хэрэгтэй байлаа. Улаан арстан залуу яг таарахаар хүн байж мэдэх боловч юу бодож байгааг нь мэдэх арга даанч байхгүй учраас тус нэмрээр тунж багхан санагдана. Ориолотой тохилт зангалцаж үзээд бүтэл даанч олгүй. Ээч хавас яагач бүтэхгүй нэмэр даанч алга. Муусан манав хайнуудаас минь дээрдэх юм үнэхээр алга. Одоо яа гэхэв? Энэнгүүгээр л арга чарга бож үзэхээс биш гэж халаглав. Үнэхээр ингэж шийдсэн ч вэ үгүй ч вэ өөр арга үнэндээ байсангүй. Өөртөө нь яаж оролдоод ойлголцохгүйгээ мэдсэн зарц залууч дахиад оролцсонгүй. Ингээд эзний олж очвол тус хүргэж чадаж юу магадав гэж бодон өөрийн нөрхөөд баг зэргийн мөрөөр мөшгөөд яваад өглөө. Гард хойноос нь харан ганцаараа ярьж хоцорлоо. Нохоо шиг үнэнчгүй юм да. Мууса мануу хайнууд минь ч над яг л энэ шиг үнэнч байсан юм. Генригой нэг удаа аминд минь орсон юм гэсэн. Тэгснийн төлөө ёстой улаан гал руу ороход ч бэлэн хүн байна. За байц. Эзнийг нь яаж авардаг хэрэг вэ? Эзний маань Бэлстрод руу аваад явсан. Тэгтэн тэнд удаахгүй мэдээж. Тэнд ямар шорон гэхэр юм байдаг биш. Тэгэхээр маргаашийн дотор л Ньюгейт Тауэр 2-ын нэг рүү аваад явна гэсэн үг. Тэгтэн зам зуураас нь солгаад авч чаддаг болоосаа даанч бүтэхгүй байх. Муусан туслагчид минь энэ удаа хэрэг даанч болохгүй нэ. Тэр морин зэргүүд нь хэтэрхий олуулаа юм. Тэгэхээр тэгэж бодох энэ ч хэрэг алга. Харин яг хэдий давж явахыг мэдэх юмсан. Өнөөдөртөө арайч аваад явж орхихгүй байх. Тэгвэл ч учир гихч байна шүү. Зөвлөн ярилцах ухаантай хүн байдаг болоосоо. Дэнси үгнийг урвагч гэж огт бодохгүй байна. Тэр тийм өөдгүй амтан яасан ч биш. Тэр тусман өчигдрийн ярьсныг дуулснаас хойш түүнийг би муу хүн гэж яасан ч болохгүй. Энэ бүх явдлын талаар тэр юу ч мэдээгүй. Бүгдийг тэр Вэлборд гэдэг өөдгүй муу хар толгой л хийсэн. Ерөөсөн Дэнсийн точдог хэрэг. Бузар муухай энэ хэрэгт оролцож үгүй юу гэдгийг шалгадаг хэрэг. Охин нь ч хэрээрэн тусвалж магадгүй.
тэр охин тус хүрэхээс татгалзахгүй. Миний энэ мөн хоёр нүд харлаган болж орхиогүй юм бол тэр охин Генриугад ухаангүй сайн болсон хүн. Одоо ингэж очдог хэрэг. Тэшээ явах өөр нэг ажилч бас байна юм. Нэгсмэр хоёр туулаа бууж орхив. Вэлборд гэгч мөн л муухай амт юм да. Чамаа мөг амттай голтойхон болгож орхихгүй болов? Бэ гэдэг хүн хэнч биш болог. Чамайг да. Ингэж санаад Дэнсих рүү явхаар юм хуман авах гэсэн янзтай додогшон орлоо. Ердөн одоо явдаг хэрэггээд орсон гарт маань харин хагассан хэртэй болж байж сая гарч ирлээ. Амбар архины зор аль аль нь онгорхой байхыг хараад үнэхээр тэссэнгүй. Аль алинд нь орсон зэргүүд ёстой нэг дураараа юм болсон ч гэсэн арайчвас хоолсон орхисонгүй. Өөрт нь аятайхан хоол болохоор энэ төр юм хамтлан уухаар дарс үлдээж шүү. Сайхан эдж ууж авсны дараа дахиад 20% саатах хэрэг гарав. Эзнийх нь унддаг өрөө цэргүүдийн ороогүй өөр бусад өрөөнд хин ч аваад гарч орхихоор үнтэй цэнтэй өнгөтэй зүстэй олон юм үлдсэн байлаа. Харж хандах эзэнгүй болсон энэ бүгдийг чинь хинч гисэн хормой хотон дагууран хийгээд аваад гарч мэднэ гэсэн үг. Үнсэнтэй иймэрхүү имийг энжгээр нь орхиод гарахаар хүн хараахан биш Григори том хүүдий олж түндэн мөнгөн цом лааны тавиур буу зэвсэг бусад үнэт зүйл зарим ховц сунрыг хийж дүүргэн мөрөн дээрийн тавин гарч ирээд ойролцоох сөг рүү очиж далтхан газар ямар ч гярхай хүн харалгүй хажуугаар нь гараад явхаар найдвартай сайн нуулаа. Григори харин энэ юмнуудыг өөрийн болгоё гэсэн биш. Инглээ гэж бодвол эндүрхэн тэр шүү. Эзнийхэн эргээд иртэл ингээд байж байг л гэж бодсон хэрэг. Тэгтэл нарийн юм ба нууж байх үедэн миний юм болж юуны магадгүй гэсэн бодол төрөөгүй хэрэггүй гэвэл бас үгүй. Генри Голдспер эргэж ирэхгүй ч би дахиад уулзахгүй ч юм билүү. Тэгвэл энэ бүх юм хайртай сан эзнээсэн хагдсны минь жаахан ч гэсэн шан харамж болж үлдэх юм билүү гэж бодсон байж болно. Гэтэл харин тэгж бодсонгүй. Тэгж бодсонсон бол Голдсперийг суллаж авахд минь тусуулж үзгэж гуйхаар Дэнсих рүү яалаа гэж явах. Эзний аврах юм бол эд хогшлын өөрийн болох хөг өнгөрнө гэсэн үг шүү дээ. Дигтэнсийн овохоор ойртож явтал нь тэднийхээс гарсан болтой нэг хүн гуйвж давсаар холдож яваа харагдав. Дорхонон мод руу урж алга болсон согт үерийг Вэлфорд мөн байна гэж Григори танилаа. Тэгээд бүр холдохын жаахан хүлээгээд Дигтэнсих рүү явж очив. Вэлфорд үнэхээр их согтуу явжээ. Дэнситэй шөнө чулууч чалга орж ажил хийгээд гэгээ ороогүй байхад буцаж явахад нь харсан бол хоёулаа гуйвж давсан яваа нь харанхуй бүрэнкийд хүртэл мэдэгдэхэр байсан хэрэгэлтэй. Хэн хэнийн үе мод мөргөн Вэлфорд нэг удаа тэнцвэрэн алдаж намг руу толгоогоор нь шааж унжээ. Борооны дараагаар зам харгүй халтиргаатай байсан ч гэсэн эрүүл улс бол арайж тэгж явж барахааргүй л дээ. Хэн хэнийн хэл ам ээдэрсэн ч борооцолдсон ч бас бороо орсных биш. Арай илүүаагтаа омогт усных гэдэг нь ойлгомжтой. Дэнси тун их хөөр хөгжөөнтэй нэг юм хэлээд л энэж хөхрөн сэтгэл үнэхэр хангалуун сайхан янзтай. Хэд хэдэн ч удаа уутнаас атга дүүрэн мөнгөн зоос гаргаж ирэн цалин цагаан мөнгөний ямар шүү дуутай байдгийг сонсох гэж алган дээрээ шидэж үзэж явлаа. Вэлборд харин гар нь ингэж их цайгаагүй царайтай хэрнэ бас л баяр хөөртэй явлаа. Алган дээр нь чамлахааргүй юм унсны дээр сэтгэл санааг нь өөр нэг юм сэргээсэн. Тэр талаар харин найздаа хэлж ярихын хэрэггүй гэж бодсон хэрэгэлтэй. Тэр нь тэгээд чулуужлагын байшингийн зойрноос хулгайлсан ваарта юм лав биш. Вэлфорд уулсан эрхэн дан биш өөр юмд үнэхээр их баярлсан галайсан дан өштэй ганц хүнэн удахгүй байхгүй болно гэж бодхоос үнэн голоос баярлан баяссан дан ийм болтлон согтсон явжээ. Тэр хүний жухам яахыг юу болохыг харин мэдэхгүй байв. Шинэ эзэн нь энэ шөнө өөрөөр нь туслуулан юу хийх, яах гэж байгаагаа хэлсэнгүй. Тэгтэл өрсөлдөгчөөс нь ямар ч гэсэн салгаж өгөх гэж байгааг тэгээд бүр өөрийн оролцоогүйгээр өөрт нь ямар ч хал болгүйгээр салгаж өгөх гэж байгааг тэнэг толгой бас ойлгохтойгоо юм байлаа. Голдспироос өшөөгөн авахын хүслэн болж явсныг хэлэхв. Түүнээс ингэж өөрт ямар ч хал болгүйгээр хариуган аваад зогсохгүй, ялах шалахгүй тус хүрхсний төлөө зэгсийг шан харамж амлсан хэрэг шүү дээ. Вэлфордын их л баяр хөөртэй явсны учир чухам энэ. Үүн дээр бас зүйл ч гэсэн нэмэрлжээ.
Дэнсийн дойртож ирээд ороод гармаар бодогдсон. Дэнсий ч өөрөөс нь салах дургүй байсан. Чулуу жалгын байшингийн зойрноос шумбатсан ваартай арих хормой дагуураа нууж шива. Тэр нь дуусах болоогүй Дэнси мэдэж байлаа. Тэгээч манайхаараар наадах чинь хоёулан хуваагаа дууж орхитой хэрэгэ гэхэд нь урилгын зөвшөөрч найгаж гангасан хоёр орж ирэн Уэлфорд вандан сандалтай бөксний илгөөгүй юу ваартай архин гаргаж ширээн дээр тавилаа. Хоёр цагаан тугуулган аяганд аяглаад наашин ирэх гэж завсралсан найран сэргэлээ. Нар гардаган гарсан. Бэд аль хэдийн боссон байсан учраас аав хархуу хоёр алив бидэнд тэмчим аваад ир гэж нэхжээ. Чулуу жалгын байшингийн амбарт орж хоолгоор нь таттал эдэж авсан хоёрын хэн хэнийх нь ходоод үнэхээр зайгүй байсан боловч архины зойрны дараагаар ангад цангаж байгаа гэдэг жигтэйхэн байсан хэрэгэлтэй. Гэрийн эзний охины тун хүйтэн хөндөй байгааг Уэлфорд ангандан анзаарсан чгүй айхавтар сөрхий өрсөлдөгчөн удахгүй байхгүй болно гэж бодгоос дотор нь бүр онгойгоод байсан болохоор хайр сэтгэлтэй хөөхнийхэн хүйтэн хөндөй байгааг огт тоогоогүй дээр одоо өөрийнхөө түүний цорын ганц эзэн гэж бодон их л додгор байлаа. Харин төдөлгүй хардах харамлах сэтгэлд баг автаж эхэлжээ. Бэтийн үүдэндээ очиж зогсон хүн хүлээж байгаа янзтай холыг ширтээд байгааг хараад тэссэнгүй. Аавын байгаагч хайхралгүй хачин муухагаар "Бузар юм чи танд юугаан гөлрөөд байгаа юм? Үүднээсэн холдохгүй үлээгээ игээд байгаа амтэмб. Дэгдэнсэ чи энийг яах гэж дураар нь тавьдаг хүн бэ?" гэж хашгичаад аавын зогсоо зайгүй зогсон "Залуу минь, Уэл минь бэтиг юу болоод байна уу?" гэхэд "Хар бузар юм. Дэнси чи гэж тэнийг зөнөг хар толгой. Энийг тэр чөтгөртэй нөхцөд байхад хараад сууж байдаг. Уэл юу гэнэ вэ? Юу чөтгөр юу гээд байна? Юун чөтгөр юун тухай ярьж байгааг минь охин чинь мэднэ. Ямар ч гэмзэмгүй царайлж байгаад бүгдийг мэдж байгаа. Тэр үүнийг завхаа зайдан им болгоод хайна. Болгодгон болгосон ч юм билүү?" Бэд үүднээс холдон өөрийн өмөр чамгаалах ганц хүндэн "Аав минь, та наадхыгаа хэлж ярьж байгааг хэдий болтол төвчсөн хүн бэ? Намайг юу гэж байгааг дуулаа биз дээ. Анхудаага энэ биш шүү дээ. Аав минь, наадхыгаа болиулж үзэлдээ" гэж дуу тавин Уэлфордын хорсолтойгоор "Миний хэлсэн ярьсан цөм үннийг эцэг чинь өөрөө мэдхэн мэдэх болно гайгүй" гэж хялцахад Дэнси танч арчаагүй. "Үннийг үү? Юуны үннийг тэр вэ тэмэн?" гэж охиноос нь лавлахад "Наад чинь намайг завхаа амтан гээд байна штэ" гэж айгүй үгийг арай гэж хэлэхэд нь "Чамайг минь үү те? Завхаа гэлээ гэж үү? Зомгол шиг болгоод өгье л дээ. Энэ муу яана гинэ?" гэв. Дэнси хэлсүүгэндэн эзэн болох гэсэн янзтай босгсон боловч чадсангүй сандал дээрэн лаггил сууж лут том зовлогын дааж ядсан муу модон сандал нь яаж гэнэн хитэн хэсэг болж салах нь гэмээр хяхарч чахарлаа. Эрүүлд нь бол айдаг дэг өвгний арчаагаа ингэж алдаж гүйцээд байгааг хараад зориг орсон Уэлфорд улам тохуухын "Тийм ээ, тэгж хэллээ. Чамайг чи өөрөөр хэн юу гэж хэлэх хэрэгв? Өндөл тийм завхаа юм чинь. Аваа, та дуулж гинэ үү? Дахиад тэгж дуудлаа." "Наад шин тэгээд юу яриад байгаа хэрэг вэ охин минь?" Бэд айгүй муухай үгийн аргагүй эрхэн давтан "Намайг завхаа юм гэж дуудаад байна штэ" гэлээ. Дэнси энэ удаа босоод ирхэнч ирлээ. Том сондлын түшилгээс барин Уэлфорд руу ойртон гон "Уэлфорд чи өөдгөө мо харноош. Чи мо охины минь юу гэлээ гинэ? Одоохон зайл гэж биш. Зайлахгүй бол шинүү наадмуу толгойг чинь зомгол болгож орхин шүү. Одоохон зайл" гэж хашгирлаа. Уэлфорд өндөнгөн эцэг охин хоёр руу хялдсан ууртайгаар "Зайлж болно. Орхоронгүй биш. Одоохоо яваад өгч болно. Тэгтээ харин энийгэн орхино гэж ярихгүй шүү. Чөтгөр ав" гингүүд ширэн дээрээс
Варта архин шүүрэн авч бөглөн хормой дагууран хийж босго давах зуран. Дигдэнси чам чөтгөр шүглжээ муу хард зөнөг толгой гэж ажигдсан нь Бет рүү эргэж харан харин чи хайрт хонгорынхон бараг дахиад харахаас өнгөрсөндөг шүү. Өнгөрсөн шинийг би тэгэж нэг дэмий өнгөрүүлээгүй юмдаг гэд тачгантал хөхөрч завхаа юм та хоёрыг төмөр тор тусгаарлсан гэд галзуу юм шиг инээж хөхөрлөө. Хачин муухайгаар дахиад дуудсан өөдгүй харамтан хашааг нь хэмх дайрч унган мод руу говьж давсаар далдрлоо. Яг энэ үеэр нь эсрэг талаас ирж явсан Григори Гард түүнийг харсан байлаа. Саяын хэрүүл маргаанаас согтуу наваа гарсан Дэнси саад чин төмөр тормор чиг шиг юугаа яриад байва. Хэнийгэн нэгтлэх айлгаа сүрдүүлээд байвда гэд охиныхоо юу ч мэдэхгүй янзтай мэдэхгүй л дээ аав минь юу ярьж байгаагаа өөрөө ч мэдчихсэн гэж юу? Согтоороо юугаач мэдхэ болдог амтэн штэ. Гэхдээ тэрж тэм шүү. Хатуу юм хэтрүүлж архаад л тэр. Цаадах шин тэр хуучин башингийн зорноос хулгайлсан байл. Тэгэл хэтрүүлж арахгүй юу? Ийм амтэн архиуж юу хийнэ? Бүр мал болж архичээ. Охин минь аавн ч хүн хэлэхтэй манта хэтрүүлж архсан байна. Тэгтээ яах вэ? Аавн жаахан унтэ тэгэл зүгээр болж архина гэлээ. Дэнси ингэж бөвнөнгөн том зарсан сандал дээрэн нугдан тэр дорхонон овоохоон дөргтөл хурхирч эхэллээ.